Сайн бацхан өрхмөнд үзэгчтэй манай Бэлэг нуус тавчаа подкастын маань ээлжид дугаар та бүхэндээ өрхөд бэлэн боллоо. За бид нар энэ удаагийн тусгай дугаараараа Монголын татварын түүхийн талаар та бүгдтэй хүргэж байгаа билээ. Ялангуяа Монголын одоо эзэнт гүрний тэр одоо хүчил дэвшилт, хүч хэрхэгж байдал, гадаад оронд хийж байгаа энэ аян дайны үед бид нар бол ер нь дайны түүхээр илүү мэдээд байдаг Монголын түүхийг байлдан дагуултын, хаадын, улс төрийн түүхээр мэдээд байдаг боловч яг энэ ард нь болж байгаа нэг юм санхүү хөрөнгөний менежмент, ер нь татвар татаасын асуудал, ялангуяа дэлхийг бүхэлд нь нийцлээ. Ер нь бол би бол баг бүхэлд нь гэж ярих дуртай. Ягаад гэх юм бол нөгөө Америк төв нэгдээгүй, Австрал төв нэгдээгүй, Африк нэгдээгүй, яг нөгөө хүн төрөлхтний яг газар нутгийн ийм ойлголттой орн аваад үзвэл соёл ертөнцийн яг нийт хамар хүрээг нэгээд бүхэлд нь баг шахуу аваад үзсэн учраас баг дэлхийг бүхэлд нь баг эзэлсэн байсан гэж ярьдаг. Тэгэхээр тийж би боддог. Тэгэхээр энэ том газар нутгийг энэ соёл ертөнцийг иргэшээлд авсан байсан улсын татвар санхүү мөнгөний бодлого нь ер нь ямар байсан юм болоо гэдэг асуудал байна. Өөр ирэхгүй тавигдсан. Тэгэхээр энэ тусгай дугаарыг хүргэж байгаа. Яг багшийн ярьж байгаа дугааруудаас бас ингээд сонсоод үзэхээр бид нар Монголын түүх гээд явхаар нэг талаараа бас зөвхөн улс төрийн түүх бас биш юм аа. Зөвхөн шашны түүх биш юм аа. Зөвхөн байлдааны түүх биш юм аа. Энэ бол бас хөрөнгөний менежмент, зөв санхүү, тогтвортой байдлын нэг юм одоо түүх байжээ гэж бас харагдаад байгаа. Тэгэхээр бас энэ дугаарыг бас үзэж та бүхэндээ бид нар бэлтгэн явуулж байгаа. За ингээд үзэгчтэй бидний үйлдвэрийг дэмжиж лайк, шеэр, сабскрайб тавьчаа манайхан заавал дараарай. Багштай өдрийн мэндийг хүргэхийн ялдамт. чамдаас өдрийн мэнд хүргэе. Одоо за хоёул өмнөх дугаар дээр бол үндсэндээ Монголын эзэнт гүрний Өгөөдө хааны явуулж исэн татварын талаар ер нь одоо үзэж байгаа тийм ярилцж байгаа. Ялангуяа өмнөх дугаар дээр бол Өгөөдө хаан одоо хүмүүсийн авсан үр зээлийг дарддаг байж. За энийг бас дагаад ард түмний дунд Өгөөдө хаан бол одоо юу гэдэг хэрвээ төр гэж байдаг бол төрийн мундаг удирдагч гэж байдаг бол ийм л байх бах та гэсэн нэг юм мессежийг бас ард түмэндээ өгсөн байна гэж харагдаад байна тий. Хаан бол биднийг татвараар шулдаг хүн биш, харин зовлонгоос аврагч гэсэн итгэлийг төрүүлж төрийн нэр хүндийг асар өндөрт гаргасан гэж байна. Энэ бол угаасаа төрийн нэр хүнд өсөхөөр баг үндэслэл байна шүү дээ. Ааха. За тэгээд энэ Өгөөдө хааны үед ер нь бол Монголын эзэнт гүрнийг Өгөөдө хаан бол Монголын эзэнт гүрнийг ашигын төлөх бус байгууллагаас дэлхийн хамгийн том корпорац болгож өөрчилсөн удирдагч юм а гэж эдийн засгийн түүх судлаач нар удаа гэж судалж бичсэн байна. Энэ чинь эдийн засгийн түүх гэж бас байгаа шүү дээ. Эдийн засгч нар чинь эдийн засгийн талаас л судалгаа гаргана шүү дээ. Яг гоо цэргийн хүмүүс бол байлдан дагуултын талаас нь тэгж байлцсан, ингэж байсан, тийм цэргийн тактиктай тэгжсэн бол эдийн засгч нь Монголын эзэнт гүрний эдийн засаг санхүү мөнгөн тогтолцооны мөнгөний эргэлт тэгээ баялагын хуримтлал сан одоо ингэсэн байна, тэгсэн байна. Ингэсэн байна гэдгээр нь одоо судлана л да. Тэгэхээр энэ эдийн засагч нар бол ер нь бол эдийн засгийн түүхийн судалгаанд бол ингэж гарч ирсэн байгаа юм. За тэгээд Өгөөдө хааны энэ үеийг за ер нь Монголын эзэнт гүрний энэ нийгмийн халамж гэсэн энэ бодлогыг тэр хожим 1800-аад оны үед Германы төмөр канцлер энэ Отто фон Бисмарк л нэг л гаргаж ирж байсан. Тий. Уул нь бол Бисмаркийн үзэл санаа бол амар шүү дээ. Мундаг үзэл. Улс орныг сэлэмний гэдэг л өчө төмөр гэдэг лөө. Төмөр цус хоёроор удирддаг гэдэг. Тэгсэн мөртлөө бас нийгмийн халамжийг үүсгэсэн. Тэгэхээр чинь яг нэг талаараа улсын төрийн тэргүүн бол ширүүн байхын зүг боловч бас ард түмнээ бодохгүй болохгүй. Тий. Ямиг бас яриад шүү ба. Тэгэд анх Бисмарк 1800-аад оны үед Германд эзэнт Германы, Кайзерийн Германы үед одоо тэгжээ гэж одоо ингээл анх энэ нийгмийн халамжийг Бисмарк гэдээ ярьдаг. Гүй эн чинь 13 дугаар зуунтай тий 1230-40 оны үед одоо манай Монголын хаадууд эзэн дээдс маань бидний өвөг дээдс маань одоо үнийг хийж исэн юм аа гэдэг ингэж. За Өгөөдө хааны үед бол ер нь за Өгөөдө хаан мэдээж хэрэг хаан хүн ямар байдیں۔ Хитрхи тансаглалд бас автчихсэн. Одоо түүхэндээ дөрвөн муулийн нэг нь бор дарсанд автсан гэж одоо ярьдэн штэ. За ингээд тэгжсэн. За тэгжээд л одоо тэр өөрийг нь дарсаар дайсан, ч нөхдүүд их байсан. Мөн хоршаахын туршуулаас хажууд нь ч байсан. За тэр нэг тажиг хүүхэн байж штэ нэг олзлогдоод ирсэн нэг татвар юм. Одоо Фатима ингээ байсан ч гэдэм үү. Өгөөдө хааны төрийн бодлогыг сүүлдээ Өгөөдө хаан жоохон арх дарсанд хитрхи автсны дараа түүний хатан дөрөг нь бас ерөнхийдөө одоо далд
нууц удирдахч маягаар ингээд бас ингээд явж исэн үнэн. Өгөөдөө хааны хүүхдүүд тийм ээ. Одоо энэ 2 дугаар хүү Годон, 3 дугаар хүү Хүчүү, 4 дугаар хүү одоо Харжир хаший гэд баг хүү хаший. За ингээд одоо хаш. За тэгээд цагаан жанжин гэдэр чинь яг өмсөн устаа дайтаад хөхмөрний хөвөөний хойд хэсгээр эд гал авалцаж бужигнж исэн. Ас өрн зүгт Ахмад хүүдийн аяндаа сүбэдэгээр өдрөдүүлсэн. Одоо Монголын Ахмад хүүд, их хааны Ахмад хүүд Ариу Ромын яг зүүн хязгаар дээр очичоод байсан. 1241 оны за ер нь бол 11 сарын 18 юу лээ 12 сарын 11-нд их хаан өгөөд энэ Абдул Рахман гэдэг энэ хүнтэй хамаагүй их архиуж байгаад, дар сууж байгаад, цэнгэж байгаад одоо ингээд тэнгэр тайлсан гэдэг одоо яг Монголын түүхэнд байгаа. За яг энэ үед одоо Зүчин Ахмад хүү Орд Баатар, Орд Жанжин одоогийн Германы зүүн хойд хэсгийн Аглбертийн цайзыг эзэлчээд зөшөө цаашаа довтлох гэсэн. За тэгж байтал Дрезден дээр одоогийн Дрезден хот дээр Сүбэдийн цэргүүд довтлж исэн болол Берлингээс зүүн зүг 21 км-ийн зайд Хандршафтын бэхлэлтийн цайзыг хаан хүү Бат эзэлчээ цаашаа давших гэж исэн. За тэгж байтал Австрийн нийслэл Вен хотоос зүүн зүг 14 милийн газар Нойштадтын бэхлэлтийн цайз руу хаан хүү Байдар давшиж исэн. Хаан хүү Байдар ингээд давшиж исэн. Италийн зүүн хойд хэсэг Катапаны бэхлэлтийн цайзыг хаан хүү Хадаан эзэлчгээд Милан руу давших гад цэргээ эмхтэж байсан. Хаан хүү мөнх Венец руу давшиж исэн. За одоо битүү ингээд Адриатын тэнгис байлаа гэж бодоход мөнх хааны одоо мөнх хаан хүүгийн усан онгоц Венец руу явж байгаа усан онгоц Сквадрийн талбай дээр байлаа гэж бодоход Венец өрдөөл энэ Шанрилаа хавцаал харагдчихсэн гэж. Одоо тэгж одоо баримжааг л би гаргаж лээ л да. Тийм ойртчихсэн л гэсэн үг байхгүй Венецэд ойртчихл байсан гэсэн үг. Хаан хүү Бэрх Балгарт одоо өмнөд Балгараас төв Балгараас Бизантийн грек руу дайрах гэж исэн болвол Тулуугийн Татвар эмийнхэн хүү Ахмад хүү Бүжиг хаан хүү баруун Далмацад очсон. Бэхлэлтэй базаагаад байж исэн. За тэгж байтал Шибан хаан хүү зүүн грек Никен рүү ингээд одоо манай тэгэд хаан хүү бүрий Швед рүү хөдөлж исэн байгаа байхгүй юу? Балтийн тэнгисээр. Шведүүдтэй байлтгаад хөдөлж исэн. За яг энэ бүх үйл ажиллагаа болж байхад их хаан тэнгэр тальжээ. Их хааны тушаал одоо ингээд одоо зогслоо гэхэд бүгдийн зогсоосон байгаа байхгүй. Хаан хүү Байдар би хар багаасаа. За би ерөөсөө Миланыг эзэлчихэд биш би энэ Венийг эзэлчихэд буцмаар байна. Би тэнд байгаа Альпийн нурууг хармаар байна. Альпийн нуруунд очиж үзмээр байна гэжсэн бол хаан хүү Хадаан би хар багаасаа. Би одоо ингээд Милан руу орлоо. Би Миланыг эзэлчмээр байна. Би хар багаасаа худалдаач жинжтэйс Ромын тухай сонсч байсан. Би Ромыг үзмээр байна. Ромыг үзээ зогсохгүй Ромыг эзэлмээр байна. Ромыг эзэлчихэд би Ромд эзэн сумаар байна. Яагаад яг ийм үед ийм мэдээ ирвэ? Их жанжин ийм мэдээ одоо бүх юм зогсоох ёстой гэд хаан хүүд буцна буцахгүй боли ингээд цаашаага явчихъя гэд бөөн энэ тийм эргэлцээний дунд ингээд орчгоод ийм л цаг байлаа. Яг энэ үед бас хаан хүү Годон за миний дүү сүн устаа байлдж байгаад миний дүү Хүчүү амир сэтчлээ. Тэгсэн ч гэсэн дүү Хүчүүгийнхаа өшөөг авах гад Харжир бит хоёр цагаан жанжинтай нийлэн сүн ус руу яг ингээд авшаад байж идэл ийм мэдээ ирлээ. Яг дараагийн хаан сонгогдох л үз. Тэр цагт төвд хөхнөр дээр хүчээ зузаалаад байжээгээд стратегийн газрыг эзэлнэ гэд хаан хүү Годон цэргээ татчихсан. Яг ийм үе болж ийла. Хаан хүү одоо хаан хүүдийн дайн бол ийм байдалтай болж ирсэн. Ингээд өгөөдөө хаан тэнгэрт хальснаар одоо түүний хатан дөргөн төрөөрхийг авсан. За дөргөн хатны үед бол ер нь бол юу яасантай багш. 3 жил билүү? 5 жил бас судсан байгаа шүү. 5 жил одоо дөргөн хатан одоо ингээд төр барьсан.
За ингээд нөгөө дөрөвнийг төр барих үед чинь гадаадаас ирж байгаа одоо хаад элчүүд Монголд ирдэг шүү дээ. Монголд ирдэг. Тий. Тэгээ танаа улсын хаан чи хайцсан хаантай чи уулзъя гээл. Тэгсэн чи хаана өргөмжилдэг үү? Хаан байхгүй. Манай эзэн энэ байна гээд эмхтэн үнийг уулзуулаад. Тий. Тэгээ нөгөө хэд нь бүр ингээд гайхаад хүү ингээд эмхтэн үн төр барьд юм уу гээд. Исламын элчнэр хурж ирчээд гүйч одоо энэ дэлхийг айлгаад байгаа энэ монголчууд гэдээсэн чинь эмхтэн удирдагчтай байсан. Энэ ер нь хоол явахаар ер нь яадаг ийм асуудал бас их болж исэн тал байгаа. Тэгж ярих юм бол энэ ассасинууд чинь имээр өдөрд болчихлаа шүү дээ. Одоо энэ хатны өдөрж байгаа энэ улс ер нь хоол яг энэ исламын одоо энэ исмаилитууд шүү дээ. Хашишины бүлэглэлийнхэн хуршаахын талынхан чинь бол ер нь бол за Монголын эзэнт гүрнийг нэг хатан өдөртчлээ. За чинь исламын шашинтай байхгүй. Эмэгтэй хүн өдөртнө гэсэн ойлголт бүр ой тоонд нордог. Ийм байдалд орж эхэлж байна. За ингээд дөрөвний засаг барьж байгаа энэ 5 жилийн хугацаанд Монголын татварын бодлого одоо бас хэцүүдж байгаа тийм. За хин ингэж байгаа. Дөргөн энэ баахан гэрээгээ пайзуудыг авилгаар хэл ахуулаар хаамаагүй хөндөгж эхэлсэн байна. За ингээд яасан. Өртөөний албанд чирэгдэл учруулж эхэлсэн. Дөргөний үед бол тэгэл хатантан минь гэж бараалгаснаа их хэмжээний авилгын мөнгөч алт мөнгөн зоос асгаал ингээл эхлэн штэ. Тэвэн гот нь чамдын үерхтэй худалдааны алтан гэрэг хэрэгтэй байна. Тэр дэлхийн Монголын эзэнт гүрний хаал бол хаа нэвтрдэг алтан пайз хэрэгтэй байна. Энэ одоо аашийн одоо харын хаалгаар гадаад паспорт олгоод байгаа маа штэ. Тийм л байна. Тэгэд хэрвээ Монголын эзэнт гүрний тэр алтан пайзыг олоод авчих юм бол тэгэл Алтан ордны улс бүх бүгднгээр нь дураараа явна. Тэгээ дээрэс нь Монголын эзэнт гүрний харьяанд орсон газар нутгуудаар ус. Амар болсон. Тэгэхээр чин зэрэг одоо яах юм бэ? Ер нь бол энэ өртөөний албанд даралт одоо биш одоо дарамт учруулж байгаа шүү дээ. Тэгээд дөрөг нь хатан. За ингэсэн бол хамаа алга. Энэ бол зөвхөн эхлэл вэж. Нөгөө алав татвар нэмээд эхэлсэн. Одоо алав татвар. Чи нөгөө бүр зарим ард иргэдийг хүний өөр ингэлтэхгүй модын толтол шулах айхтар тийм татвар гаргасан. Дөргөн хадны өргөө. Их хатан тань дээр ёолууч утсаа бараалахыг оруулаад их хатан төмөн татврын дарамт ихссэн. Одоо энэ байдлаараа бослог гарахад бэлэн болсон. За яг хөө бидэнд эзлэгдсэн энэ ард түмэн бослог гаргалаа гэж бодлоо. Энийг нь ойлгоё. Бидний дотроос бидний Монгол иргэд бослог гаргахаар болоод байна. Тэгээд ч зарим алтан ургийн ноёдууд маш их эсэргүүцэж байна. Та алтан ургийн ноёдуудаас хүртэл татвар татаж эхэлсэн байна. Тэдний татвар төлөх нь үнэн боловч та тэдний татварыг дэндүү ихсгсэн байна. Тэгээд ч их хааны охтууд гүнж нар татврын албыг ерөнхийд нь бүрдүүлээд байж байхад та дундуур нь орсон байна. Та энийг зогсоохгүй болвол эзэнт гүрэн энэ байдлаараа хоосорно. Нэгэнд бидний төрийн сан хэрвээ хоосордог юм бол энэ гүрэн оршин тогтнох хэцүү байдалтай болно. Их эзэн Тэнгэр язгуурт Чингис хаан богд эзнээс ахуулан Чингис богдоос ахуулсан энэ улс өнөөдөр хэцүү байдалд орох гээд байна. Та татврын бодлогыг зөөлөх хэрэгтэй. Өгөөд ааны үед яг ямар татвар явагдажсэн түүнийг та хэрэгжүүлэх хэрэгтэй болоод байна. Би чамайг төр барьж байгаа хатны өөдөөс аимшиггүйгээр өчсөн учраас хатуугаар шийтгсэн ч багдана. Би аимшиггүйгээр өчөөгүй. Улс орон ард түмний байгаа байдлыг үннээр би танд хэлэх ёстой. Хатантан минь. Ёолооч цаа. Би наадах чинь ойлгоод байна. Та ойлгоод байна. Үгүй ээ, та ойлгохгүй байна хатантан минь. Энэ байдлаараа энэ татврын дарамтаас олж бүх юм хэзүүдэх нь одоо өртөөний алба бүгд хүнд чирэгдэл учирсан. Мэдээ ирэхэж байла. Энийг одоо болиулах хэрэгтэй байна.
Хатант минь. Миний өрөөс гар. Хатантаа би чамаа гар гэж хэлж байна. Фатима. Энэ хуралдааг хуралдуулах. Төргөл. Бүх зөвлөлийг хуралдуул. Цэцдийн зөвлөл бүгднийг хуралдуул. Ойлголоо хатантаа. Цэцдийн зөвлөлийн хуралдаа. Монголын эзэнт гүрний төрийг барьж байгаа өгөөдөө хааны хатны нэрийн өмнөөс би энэ улсыг удирдах байгаа. Тийм ээ. Тийм учраас би өөрийнхөө бодлогоо хэрэгжүүлнэ. Үүнийг би өөрийн шинжлэл гэж нэрлэнэ. Сэцдийн зөвлөлийг би шинжлэх бодлоготой байна. Махмуд Ялавачи, Чингай Чинсэн, Ялуу Чуцай гих зэрэг төрийн мэрэгдүүдийг бүгднгийн албанаас нь чөлөөлөх зарлиг би буулгалаа. Чи юу болж байна? Чөлөөлөө зогсохгүй. Али Абдурахманыг би төрийн сайд болгож байна. Ингээд би өөрийн гэсэн итгэлт хүмүүсээ цэцдийн зөвлөлд оруулж байгааг та бүгдэд мэдэгдээ. Хуучин ноёд мэрэгд цэцдийг ажлаа өгөхийг хүсэж байна. Дөргөн натны шийдвэрч арай биштлээ шүү. Биштлээ. Энэ биштж эхэллээ. За одоо ийм асуудал үүслээ. Дөргөн өөрийн гэсэн хүмүүсээ ингэ тавиад эхэлсэн. За дөргөнд долгонж исэн, дөргөнд тал засч исэн. Дөргөний хатантаа таал ирнэ болоостой нэрэ таа шүү таны ард би шүү гэсэн асуудыг л тавьж л дээ. Яг энэ дөргөний бас нэг хэцүү бодлого юм гарч ирсэн. Монголын эзэнт гүрний бүх арын албыг залгуулж байсан. Миний хадам эцэг Чингис хааны бүх гүнж нарыг устгах хэрэгтэй байна. Заагаа нэг юм хийгээд. За одоо Чингис хааны охтуудыг алах айхтар юм хийж эхэлж байгаа. Тэд чинь арын албыг л жинхэнэ арын алба татвар одоо өстой том бизнесийн ямиг хийцгээж исэн усууд ч дээ. Буюу үндсэндээ нөгөө Чингис хаан чинь охтуудаа гадны улсын одоо лидерүүдтэй худ ураг болгоод Тий. нөгөө хідэн тэр газар орондоо Байшаа. Зохион байгуулж хийгээд бараг шаардлагатай бол бараг эзэн нь хийгээд. Тий. За тэгээ тэнцэнээсээ нөгөө татварыг ингээд цуглуулсан татвараа хар хорин руу явуулдаг. Тий. Нэг юм менежер хийгээд байж тээ. Тийм менежер одоо менежментүүд маш том менежмент хийж байгаа усад тэр хар орим цугларсан юмар чинь тэр дайны зардлыг одоо гаргаж байгаа. Хариуд нь тэндээс дайнаас олж ирж байгаа. Зөв. Тэгээ энийг нь яаж ийн ард түмэндээ одоо зарцуулах. Одоо ингээ ард түмнээ сайхан амьдруулах ч гэдэм үү. Ингээд одоо дахиад одоо яг имийг минь одоо энэ Сибирийн их тайгаас их хөвчөөс тийм ээ их тайгаас урагшаага энэ Бээжингийн жоохон анхнаа энэ юу хүртэл юм шандын биш энэ өвөр Монголын алшаан гой хүртэл. За тэгээд энэ одоогийн Шинжаан уйгурын энэ такал маканы цөлөөс амар мөрөн хянган нурууны цаатлын тэ даваад амар мөрөн хүртэл одоо энэ их хааны охтууд гүнжнэр энэ булганыг бүгднийг хийж исэн л та. Итгэс бүгднийг даглах. Дөргөний байхгүй бол. За дөргөний одоо энэ бодлого бол хэрэгж эхэлсэн. За тэгээд энэ ангийн үсийг хамгийн сайн одоо гаргаж ирж байсан. Одоо яг энэ Сибирь хавцаа байрлаж исэн одоо тэ жижигхэн хатанч гэдэг юм уу. За энэ зүүн Сибирьт байрлаж исэн хөлгөний эдлэнд байсан хурцхан хөрүүд айрагч гэдэг юм уу. За эсвэл одоо ингээд урагшаага алаг бих хатан одоо юу гэдгийг ингээд одоо бүгдэн рүү ингээ халдах одоо бүх юм ингээд хийж бэлдэж эхэлсэн. Ингээд дандаа өөрт нь үнэнч өөрт нь тал засагчд. Одоо нэгсэндээ өөрийнх нь далбаанд намирчдаг. За ингээд дөрөг нь хатан татврын бодлого дээр өөрчлөлт оруулж ийн гэж яриад юун татврын шинжилэл вэ? Татврын дарамт үүсгэж эхэлсэн баг. Зүгээр одоогоор ярих юм бол шулаа. Ингээд одоо өөрөө хөрөнгөчих маш их хэмээг ингэж одоо бүрдүүлж эхэлсэн байна. Дөрөг натан. Арга байх. Одоо энэ түүхэн олон баримтаар гардаг л та. Өөрөө хөрөнгөж чинь. Өөрийнх нь нөгөө дор нөгөө өөрийнхөө хүмүүсийг бас хөрөнгөжүүлнэ. Нөгөө хэд бас амар баяжж байгаа шүү дээ. Татварээс дөрөг нь хатан байгаа цагт л тэд нар чи баян амьдраад байна шүү дээ.
Тэд нар чинь айхтар амьдраад байна шүү дээ. За тэгээд нэг татвар цуглуулаараа чи чинь баруун хязгаарт бас нэг чамааг нэг жанжин тавьсан одоо жанжин болгож өгье гэд тэр нэг илжигдээ гэж нэг ноёныг бас нэг одоо өөрийнхөө хамаг юмаа хийлгүүлэгч гэдэг юм уу. Янз янзын тим юм болох жишээтэй. Тэг нөгөөдүүл нь зүгээр очиж хадны татвар. Үгүй бид нар төлсөн шүү дээ. Дахиад төл. Одоо ийм татвар. Үгүй бид нар юугаар амьдрах болж байна? Хадны даалгаврыг сонсоогүй. Хадны татварыг төлөх ёстой. Үгүй бид нар төлсөн юм чи үлдсэн бэ? Одоо энэ бид нар яах юм бэ? Таанда сайлын үнэг минь авах чинь шүү дээ. Хадны зарлагыг зөрчин гинэ. Хүчээр аваад нүсээс за ингээд станараа дээрэм шиг юм явагдаж эхэлсэн. За ингээд за энэ дөргөний үеийн одоо нэг юм самуурал. За энэ амар юм болсон. За энэ хэрээс хитэрсэн. За тэгээд яах вэ? Тэр хин үгүй яах вэ? Хачууныг бол энэ мэрэгдтэй тулдаж байгаад тэнгэрт хальцсан гэж бас зарим түүхийн ном дээр гаргадیں۔ Чингис хааны дүү Хачууныг мэрэгдтэй байлдаж үгүй зүрхэнтэй байлдаж хагаад шугуутад байлдаж хагаад Хачуун Баатар чинь амөрөгдсөн штэ гэсэн яриа байдیں۔ Зарим болох зэрэг үгүй Хачуун бас байж л байсан. Урт наслал байсан юм аа гэд Хачуун Тэмүүгээ Тэмүүгээ отчихсон бэлгүүтэй нар байсан. Яг хөө бэлгүүтэй бас урт наслсан ч гэдэм юм. Иймэрхүү юм болсон. Мөн хуучны цэцтийн зөвлөлд байсан төшмөдүүдийг бүгдийг алх тушаал өгсөн. Ингээд ёлууч уцаа урагшаага зүхтсэн байгаа байхгүй. Одоо энэ Нангад нутаг руу буюу одоо өөрийнхөө одоо өмнө нь Жунду хот байсан газар л зүхтж байгаа юм л да. Одоо энэ бас нэг гүнж рүү алаг бих гүнж рүү бас зүхтааж ирсэн ч гэдэм юм. За тэгээд нөгөөдүүл нь зам ойрхон байгаа болохоор хэтэрхий хол байсан. Зам ойрхон болохоор ханху годон руу зүхтааж ам аврагдчихсэн түүх байгаа. Ханху годон бол төвд хөхнөрийг өөрийн мэдлэлд оруулсан байсан. Тийм ханху байсан. Гэхдээ дөргөний хүү. Харин өөрөө хэлжсэн миний эзэлсэн газар нутагт бол миний аавын хууль үйлчилнэ. Тэр ямар л эрдэмтэй мэдлэгтэй ямар л хүн гарч ирнүү тэрүүгээрээ байг. Давсны татвар бити тасалтуулаад байгаарай. Энэ давсны татвар гэж бас нэг гайхамшигтай бас нэг татвар бас нэг яваад байдаг байсан юм бас. Давсны татвар төв одоогийн төв бүгд найрамдах хотод улсын төвдөө өөртөө засгарн тэгээд нэг Чинхаа муж энэ хавийг хөхнөр төвдийг өөрийн мэдлэлтэй байлгачихсан. За дөргөн ч яг энэ төшмөдүүд биш ээ дөргнөөс сухтаасан төшмөдүүдийг годон өөрийнхөө мэдлэлд оруулчаад хид хідэн удаа ээжээсээ хамгаалж бас байлцсан асуудал их гарч ил байсан. Би нэг ярьжсэн шүү дээ. За одоо ингээд яаж ийн их хүүгийн зөрчилд өнч болсон годонтойгоо зөрчилдөж эхэлсэн өөрийнхөө хүүг үгээ гаргах гадайсан за ингэж байжсэн чинь л одоо их илч мэлч одоо хурж ирээл бүх асуудал болж ил байсан одоо Ромын папи илж ирээд байдаг хинтэйгээ уулзуулахаа мэддэхгүй гүйг өргөмжлөгдөөгүй байдаг ч гэдэм. Гэтэ яг нөгөө Карпини бол нөгөө гардаг те дорн тэтгэдэг зорсон тэмдэглэлээр бол гардаг. Гүйгийг хаан болох гээд байх шиг байна даа ухааны юм байна тийм. Энэ яг гүйгийг л хаан болох гээд. Гүйгийг хаан болох гээд. Угаасаа нөгөө баг тэр яриан тохирон баг биелдсэн байна гэдэг. Тий. За тэгээд дарсны татварыг дөргөн хитрхий нэмсэн. За үүнийг дарсны татвар нэмснээс болж бас асуудал үүссэн. Энд чинь ургац дээр ус үзмийн ургац дээр асуудал үүсдэг байхгүй. Дарсны татвар нэмээдсэн. За одоо яах вэ? За тэгээд мөн үр тариа тутраг цагаан будаа мөн торог дурдны татварыг нэмж эхэлсэн. За одоо юу вэ? Эн чинь хөвчүүр байхгүй болж байна. Говчуур байхгүй болж байна. Албыг хүндрүүлж эхэлсэн. За одоо юу болж байна? Хөвчүүр нэгийг авна штэ. Говчуур 3-ыг авна. Алба бол яах вэ? Тэгээд одоо 5-ыг авдаг ч гэлээ. Ингээд явдгийн. Биш албыг хүндрүүлээд хэлэхгүй. За чиний одоо 100 хоньны чинь 50-ыг авна гэдэг ч гэдэг юм зөвхөн энэ бол арайд эндсэн асуудал бас. Талыг авах гэж шүү дээ. Юу гэсэн үг чиний одоо нэг юу дээ одоо тэрний чинь те адууны чинь те 1000 адууны чинь 500 би аавь ч гэдэг юм уу. За энэ бол бас нэг за яг ер нь бол яг иймэрхүү маягийн албаны татварын зовлон дарамт ард түмэнд ирснээр ард түмэн хар хоринд итгэх буюу энэ дөргөн хатны асуудал дээр бол нэлээд дургуутж эхэлсэн. Тэгээд бүр өөрөө дөргөн хатан чинь жууд худалдаачтаас араб худалдаачтаас их хэмжээний зээлдэг авсан байдгийг. Энийг зээлэр авчиг гэдэг. Энийг зээлэргүй юу вэ тэр
Ортог яасан бэ? Ортог яасан? Ортог байхгүй болж байгаа байхгүй. Эний чи зээлэр авъя. Эний чи би авъя. За эний чи би зээлэр авчи. Эргээ өгдөг. Ийм асуудал гарч ирсэн. Гэхдээ тэгээс үлдээ хадантан минь энэ байдлаараа худалдаачдын зөвлөл одоо хуралдаж эхэллээ. Худалдаачид хар хойронд ирэхээ одоо болж эхлэх гээд байна. Та зээлж авсан юмыг буцаагаад талынч болтгоо өгчөөч. Тэд нэр ирлээч байлаач яах вэ? Тэртээ тэргүү одоо дэлхийг захирч байгаа, соёл ертөнцийг захирч байгаа би юм чинь тэднэрээр худалдаачдаар би дутав гэж гисэн нэг тийм юм гарч ирсэн байна амнаас нь. Тийм болохоор зэрэг хар хорин руу худалдаа хийхин тулд их хэмжээний татварт баригдах гэдэг нь мөн өр зээлэнд ашиггүй ажиллах гэдэг гэдгийг мэдж эхэлсэн болохоор хар хорин руу чиглэх худалдаа кашгар зогсчод байсан тохиолдол маш их гарч ирсэн. Одоогийн кашгарт. Одоо Шинжааны нутаг дээр байдیں۔ Кашгар зогсчод байсан тохиолдол байдаг. Хар хорин руу явахгүй мó. За Турфан хүртэл төхөөлд өгье. Турфанаас хаш явахгүй. Турфан хот хүртэл. За одоо яаж ийн? Асуудал ийм дээрээ тулаад эхэлсэн. Чи одоо үндсэндээ гадаад эдийн засгийн хэрэгэлтэн зогсож шүү дээ, тий. Экспорт, импорт нь ч одоо зогсож эхэлж байна. За ингээд одоо нөгөө Турфанд худалдааны төвлөрөл үүсгэчээд одоогийн Шинжаанд байт юм л Турфан хот. Хар хорин руу явж чаддгүй. За одоо нөгөөд чинь бас нөгөө дөргөн хат нөгөө нэг юугээ төлөе гинэ. Зээлээ төлөө, өрөө төлөе гинэ. За тэгвэл очигээл. Очингууд нь за тэгээ дараа төлөе. Энэ удаа дахиад нэмж зээл авах гэдэг. Гэхдээ адантам бид нар арилжаа хийж байгаа нэмж зээл хийх бид нар юугээрээ дахиж авчрах юм бэ гэдээ ингээ болж өгдөг. Тийм болохоор зэрэг худалдааны их урсгал шууд Турфанаас далигаад одоогийн Жүндүү буюу юу руу Ашаан говь руу хатан гол одоо Ашаан говь биш те шар мөрөн чинь яг ингэж тойрж орж идэх байхгүй хатан гол руу урсаж одоо явж байгаа тэр зам чиглэлээ өөрчлөх гээд тэнд чинь нөгөө нэг шиөлөвч цаа байхгүй тийшээ очих гээд байгаа байхгүй тэгэхээр яаж ин хар хорин руу чиглэсэн худалдаа доошоо Алшаан говь руу арай далиж гисэн гэсэн үг алшаад төвлөгж эхэлсэн. Алшаан худалдаад дээр л маш их хэмжээний ашиг олоод байсан болохоор л алаг бэх рүү дөргөн хуурандаа дайрсан баг. Алаг бэх хатан бас ер нь ашаа хавцаа бас байсан шүү дээ. Тэгээд Тэркеш баатрын юу болчиход байсан, гэргий болчиход байсан шүү дээ. За ингээд одоо яаж ин асуудал одоо ингээд бүр хэцүүдж эхэлж ирсэн үе байгаа. Дөргөний 5 жил бол Монголын худалдаа бараг ер нь их гүрний эзэнт гүрний худалдаа маш их том хэмжээний том худалдааны зам ер нь амин тасарч төгч эхэлжээ. Нөгөө нэг дөргөний мэдлэлд байсан юмнууд чинь өшөө юу хэрэгтэй худалдаачид хэрэгтэй гэдэг. Худалдаачид чи эргээд байна нааша хар хорин руу зөвлөхгүй гэдэг нэхэд дөргөн тэднэрээ дутав гэж ингээд ядраа гатаад байдаг. За ийм асуудал болсон. За тэгээд арай гэж дөргөн бас нэг зүтгэж чагаад гуйг гэдэг хүүгээ гаргасан. За ингээд гуйгийг гаргаж ирснээр 1246 онд гуйг Монголын их хаан ширээнд залгдсан. Гуйг хаан төр зуурын замбраагүй байдлын татврын үе гэж ярьдаг байхгүй. Гуйг хааны үеиг. Ер нь энэ гуйг хааныг одоо энэ том богино хугацаанд энэ систем иймх замбраагүй байдалд ороод эхэлсэн. Гуйг хааныхын богино хугацаанд пайзын хит хэрэглээ. Орон нутгийн ноёд тэр басны хідэн гүнж нар эрх мэдэлтнүүд дур мэдэн пайз олгоод ард иргэдээс хууль бус татвар алав татаал. Тэгтээ нэг балер нэг юм болсон. Давхар татвар гаргаж ирсэн байна шүү дээ. За энэ гуйгийг яг хаан ширээг авчиад ахт ийм одоо татвартай Монгол орныг Монголын эзэнт гүрнийг ямар татвартай Монголын эзэнт гүрнийг гуйг хүлээж авч байгаа вэ гэдгийг би яриад байна. Нэг тосхноос хидэн ноён зэрэг татвар нэгдэг. Нэг тосхноос хидэн ноён зэрэг одоо хоёлаа нэг тосхноос одоо Алтан улсын нэг тосхноос очил. За би юу вэ? Дөргөн надны зарилгаар Монголын том ноён байна, Алтан уургийн ноён байна. Аль энийг өгөөд ийм гэл
За гэж байдгаа надад өчөөл би яваад чи очил. Ахаал. Тэр нэг нөхөр очил ахаал нэг юм бол тэр нэг нөхөр очил ахаал нэг юм бол ээлжилж ирэж шулт юм хайсан юм бэ. Ийм юм болж эхэлсэн. Гүй тэгээд Гуйкан тэгээд энийг зогсоох гэж оролдож ирсэн. Хөөш одоо ингээ болоо чи юу болоод байгаа бэ? Гүй та нар ч одоо би хаан ширээ цуц чинь энэ нэг за яг баттай муудалцах бол миний тусдаа асуудал. Гүй эн чинь энэ ямар гээчийн газар энэ Монгол ямар гээчийн татврын системтэй Монголын гүрнээ би авчаа. Миний аав арай ингээгүй дээ. Гүй чи юу бол миний ээж ч одоо юу боллаа гэж аавэ. Юугээ ч юм өөрчлөө ачаавэ. Аль энийг болиулаач гэдэг ингээд Гуйкан бас очиж болиулж исэн бас юм тохиолдол байгаа. За энийг бол Монголын татврын замбраагүй түүх гэж одоо түүхэнд бол нэрлэж ирсэн. За ингээд маш богино хугацаанд одоо хөөрхий одоо хаанчилсан Гуйкан бол гэхдээ хүн амын тооллого бол Гуйг явуулсан. Гэхдээ бараг ер нь 1246-аас 48 оны оронд 2 жил хүрэхгүй хугацаанд 18 сараа билүү хаанчилсан шүү дээ. За хүн амын тооллого явуулж байгаа шалтгаан нэгдүгürt би хэр зэрэг хүн амтай. За тэгээд хэр зэрэг татвараа татаж эдийн засгийн одоо тэ шинжилэл хийх вэ? Эндийгээ бас гаргаж ирэх гэж бас их оролцсон. Нөгөөх нь Батаас ирдэг татвар одоо байхгүй. Русээс ирэх татвар, Дорнод Славан, Карпат, Дунаагаас нааша энэ ишгэн хөл буюу эсэлгүүл хүртэл ийм газар нутаг хамарсан Батын мэдлээс татвар ирэх байлчихгүй юу? Татвар нэрх байцсан. Гэхдээ тэр чинь амар том байлдаа хийж байгаа юм байна. Ячаад Европ гээд нэг масар том газар нутаг юм. Үгүй тэндээс татвар ирэх байлцсан. Тэгж байтал өөртөө баг ер нь дайсагналцах тохиолдол байсан. Тэр толгой эзний татвар юмийнх нь бас нэг хөө божиг хаан хөө Ахмад үүдийн дайнд байлдчихсан байхгүй. Гүйгээ ер нь бол чамта би бол зүгээр гэд бас нэг тэгж харцах тохиолдол их байгаа. За ядч яхад толоогийн талынхантай бас муудалцсан. Ийм амар одоо хэрлэн голоо буюу одоо Монгол улсын зүүн хэсгийн талыг бол ер нь тентхийн алба говчур байхгүй болсон гэсэн үг байхгүй. Гэвч одоо ингээд өөрөө хамаг ойрхон байсан хүмүүсийг бүгднийг алахыг алаад тэгээд холдуулах нь холдуулчаад исэн юм аа. Ийм л татврын албатай, ийм л замбраагүй юм Гуйг авсан байхгүй. Тэг Гуйг Бата чи тэр хамт хоёулаа байлж байгаад хэрэлдээд би ирсэн л дээ. Гэхдээ чи бас нэг энэ Монголын эзэнт гүрний одоо хуулиар одоо ингээд одоо тий хуйлаад авах юм. Хуйлаад агаад чи нэг татвар алба говчуур явуулаач гэсэн чинь чүмүү ямар өргөмжлөгцсөн юм уу? Ширмэн бидтэй чи юм уу? Нөө Батын нөөний бас нэг юм зөрчилтөө болоод байдаг. Бат Гуйг хоёрын зөрчилтөө чинь бас татвараас болсон шүү дээ. Энэ мөнгө эдийн засаг чи ийм том газар нутгийг одоо энэ Дунай мөрнөөс Кыргызстан хүрсэн газар нутгийг Бат өөрийн мэдлэлд явуулж говчуур өгөөгүй байхгүй. Чамд өгөх юм уу гэд. Чүмэн ээжийнхээ тусламжтайгаар хаан болчиход ширмэн хаан ширээ цууцсан бол би явуулах байсан. За юу гэд болж өгдөг. Ингээд Бат Гуйг хоёрын бас хэрүүлийн нэмэр ёстой юу лээ? Нэмэр дээрээ нэмнээс гал дээрээ тус асгасан асуудал гэдэг чинь энээс болсон. Дайран давс асгасан гэдэг асуудал чинь. Чи говчуур өгөөч гутамцтай. Гордооч гэдээсэн байхгүй. Ингээд Бат Гуйг хоёрын хоорондох зөрчилдөөн бүр хурцдаж эхэлсэн. 1248 онд өөрийн Гуйг хаан өөрийнхөө тэр эмээл гол буюу эмийл гол гэж хэлээд байгаа. Эмээл голын ордон дээр байж хата Баттай байлтанда гэж явж хагаад Гуйг хаан тэнгэр талсан. Замдаа явж хагаад. Тий. Ингээд замдаа явж хагаад тэнгэр талсан. Гуйг хааны үе ингээд байхгүй болсон. Татврын замбраагүй үе гэж хэлсэн. Гуйгийн дараа гарч ирсэн Оогуул хаймиш 3 жил захирахтаа бүр завхруулчаагүй. Арайгээд бүр ингээд ингэж ахтан за нэг засыг гэснээ энийг нь засаад тэрийг нэвдээд тэрийг нь засчаад энийг нэвдээд энийг нь босгоод тэрийг нураагаад тэрийг босгоод энийг унгааж исэн байхгүй. Нэг Оогуул хаймиш гэж нэг бас нэг юм асуудал 3 жил Монголын эзэнт гүрний татврын систем арын мөнгө эдийн засаг мөнгөн хуримтлал мөнгөн баталгаа төрийн сан утгаалт чиглэх энэ үед Оогуул хаймишийн яг энэ үед бас давхар хаан ширээ болоотолцсон асуудал болоход Батын буюу зөчийн талынхан юм уу өгөөдөгийн талынхныг одоо Монголын төрөөс авч хаях цаг болж. За сарайд Батын шийдвэр гарч ирсэн.
ядж байхад Годон хаан хүү хорлогдсон байдаг. Нүг хин Фатима орлаа ийцэн штэ. За одоо ингэж идэл чинь нэг мөн одоо өгөөд зүшин талынх нь хийжсэн бол толоогийн талынхын эндээс нь зүшин талтаа нийлэх гээд. Хөлгөний талынхын өс санаад танаа талд орно гэд хойд зибэрсэн бид нар. За ийм арын мөнгө байхгүй болсон. Нүг юу лээ? Мөнгөний систем, мөнгөн баталгаа чинь байхгүй болчиход байгаа байхгүй. Татвар гэд одоо татвараар цугладаг баялаг байхгүй болсон. Юм өгөөдөөгийнх баллаа ичлаа. Дөрөг натан баллаа ичлаа. Гуйг засгаж оролдоод чадахгүй байхгүй болчлоо. Огуул хаймш бүр нэг ядаргаатай юм болгочлаа. Энэ чинь бас нэг улс орны тэр хувь заяа бас мөнгөтэй холбоотой, хөрөнгөтэй холбоотой, татвар орших үе доор төр орших ба чинь яг энэ дээр үүсчих гээд байдаг байхгүй. Ингэснээр одоо бат мөнх хоёр ингэж уулзалдаж Монголын төрд одоо орё гэд 1251 онд мөнхийг өргөмжилсөн. Мөнх хааны үе ингээд Монголын эзэнт гүрнийг татварын нэгдсэн реформд оруулах гараагаа эхлүүлжээ. Энэ бол айгүй том реформ. Бас эерэг реформ гэж Тэ эерэг реформ тий. За тийм байна. За багштай их баярлалаа. За үзэгчтэй манай дугаарыг бас шимтэн үзсэн та бүгдтэй маш их баярлалаа. За ингээд манай нэвтрүүлгийг үзэж та бүхэн манд дэмжиж лайк, шеэр, сабскрайб тавьчаа манайхан заавал дараарай. За ингээд үзэгчтэй бидний энэ удаагийн нэвтрүүлгийг нь хүрээд төр завсарлаад дараагийн дугаараар иргэн уулзлаа. Баяртай.